Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв сонин нийтлийн найруулгын үгийн сан өгүүлбэр 100 онцлог. Тэгэхээр эдгээр онцлогуудыг жишээн дээр тулгуурлаж харцгаая. За, сонин нийтлийн найруулгын үгийн сангийн хувьд энгийн олон нийтэд ойлгомжтой үгс дамгаалдаг, хит уран яруу, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг бага хэрэглэнэ. За, харь үгийг зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглана. За, нэр томьёо тогтсон хэллэгийг хэрэглэдэг. Нутгийн аялгау ярианы хэллэг хэрэглэхийг цээрлэдэг. Үгсийн давтамж өндөр, үгийн сонголт цөөн боловч оновчтой байна. За, үгийн сангийн онцлогийг дээрх жишээнээс харцгаая. Тэгэхээр энэ жишээн дээр болохоор энэ нийтлэлд хэрэгэлсэн үг хэлэг нь мэдээлэл дамжуулах зорилготой. За, тэгээд олон нийтэд ойлгомжтой, товч бөгөөд шууд утгатай байна. Мэргэжлийн нэр томьёо уран яруу үгс ашиглаагүй нь сонин нийтлийн найруулгын үгийн сангийн гол онцлог болж харагдаж байна. За, дараагийн онцлогийн хувьд болохоор өвцөн хувьд. За, өвцөн хувьд болохоор үгсийн аймгийн хувьд үйл үг дамгаалдаг. Нэр үгсний хвчлэн байгууллага, хүн, газар, үйл явдлыг нэрлэхэд хэрэглэгдэнэ. Тэмдэг нэр, дайвар үг, ховор хэрэглэдэг бөгөөд зөвхөн мэдээллийн чанарыг тодруулахад хэрэглэнэ. За, энэ нь сонин нийтлэл уран яруу бус бодит мэдээлэлд төвлөрдөгтэй холбоотой ийм онцлог байх нэ. Сонин нийтлэлд үйл үг дамгаалж баримт, үйл явдал чиглэсэн үгсийг төлхөө хэрэглэдэг. Уран яруу хэллэг, чимэглэлтэй үгс бараг ашигладаггүй ийм онцлогтой байх нь. За, өвцөн онцлогийг дараах жишээнээс харвал үйл үг дамгаалж байгаа. Тодруулсан байгааг өнгөөр ялган тодруулсан байгааг ажиглаарай. Нэр үг нь мэдээллийн агуулгыг тодорхойлдог. За, тэгээд хэл найруулгын зорилго нь мэдээллийг үнэн зөв товч хүргэхэд чиглэж байгаа ийм онцлог байна. За, сонин нийтлийн найруулгын өгүүлбэр 100 онцлогийн хувьд болохоор өгүүлбэрүүд нь богино, утга санаа нь тодорхой, уншигчдад мэдээллийг шууд ойлгохоор бүтцтэй байдаг. Ихэнх өгүүлбэрүүд үйл үгээр төгсдөг. Нэг өгүүлбэр дотор хит олон өгүүлбэрийн хэсэг буюу нийлмэл бүтэц ашигладаггүй. Учир нь уншигчийн анхаарлыг төвлөрүүлэх, мэдээллийг тодорхой хүргэх зорилготой байдаг. За, өгүүлбэрийн дараалал логик уялдаатай. Энэ онцлог нь сонин нийтлийн уншигчдад ойлгомжтой, нээлттэй, товч бөгөөд мэдээлэл төвтэй болгож өгдөг тийм онцлогтой байх нэ. За, өгүүлбэр 100 онцлогийг дараах жишээнээс харцгаая. За, зарим чухал үгсийг өнгөөр ялган тэмдэглэсэн байгааг ажиглаарай. Яг л нөгөө өгүүлбэр богино, үйл үг дамгаалсан, баримтыг нотолж илэрхийлэх бүтцтэй байдаг. Хэл найруулга нь баталж мэдээлэл дамжуулах зорилготой. Уран яруу бус бодит илэрхийлэлтэй байдаг нь эндээс ажиглагдаж байна. За, өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая.